Сайн байцгаана уу хүүхдүүдээ, энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ термодинамик гэсэн сэдвийг үзнэ. За, урвалын дулааны илэрлийг судалдаг салбарыг бол термодинамик гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэхүү термодинамик гэсэн сэдвээр юуг үзэх вэ гэдэг бүгдээрээ харъя. За, химийн урвалыг термодинамик түвшинд шинжилэхэд эхний төлөв эцсийн төлөв, за термодинамикийн функцүүд гэсэн ойлголтуудыг хэрэгжилж байдаг. За, тэгэхээр энэ химийн урвалын эхний төлөв нь их бодис. За, эцсийн төлөв нь бүтээгдэхүүн бодисын тоо хэмжээ дараалтын эзэлхэн температур зэрэг хэмжигдэхүүний цогцоор бол тус тодорхойлогдож илэрхийлэгдэж байдаг байх нэ. За, эдгээр хэмжигдэхүүний цогцыг илэрхийлж байдаг дотоод энерги, энтальпи, энтропи, за Gibbs-ийн чөлөөт энерги гэсэн термодинамикийн функцүүдийг бол өнөөдрийн хичээлээрээ авч үзэх нь байна. За, дотоод энерги гэж юуг хэлэх вэ гэхлээр бодисын дотор далд хэлбэрээр агуулгадж байгаа энергийг дотоод энерги гэж нэрлэдэг байгаа юм. За, тэгвэл энэ химийн урвалын хувьд химийн бодисыг бүрдүүлэх жижиг хэсгүүдийн хөдөлгөөний энерги буюу за кинетик энерги нь кинетик энерги байх нь. За, тэгэхээр энэ жижиг хэсгийн харилцан таталцал хүчил түлхэлцлийн энерги буюу потенциал энерги. За, тэгээд дельта энергийн үнэмлэхүүн хэмжээг тодорхойлох боломжгүй учраас нэг төлөвөөс нөгөө төлөв шилжихэд гарсан за өөрчлөлтийг нь бол тодорхойлдог байгаа нэ. Тэгэхээр яах нь бид нэр потенциал энерги болон кинетик энергийн нөлөөгөөр за үнэмлэхүүн хэмжээг нь тодорхойлж гаргаж болдог байх нэ. За, тэгвэл эзэлхүүн тогтмол үед ерөнхийдөө л яах нь дулаан нь потенциал болон кинетик энергийн нийлбэртэй тэнцүү байдаг байх нь. Харин дараалтын тогтмол үед бол яах нь эсрэгээрээ байна гэсэн үг байх нь дулаан. За, химийн урвалын үед гарах дулааны илэрлэл нь бол дотоод энергийн өөрчлөлт болон за гадны хүчний эсрэг хийх эзэлхүүн тэлэлтийн ажлын нийлбэрээр бол тодорхойлогдож явдаг. За, тэгэхээр дельта H дотоод энергийг дельта H-аар тэмдэглэдэг. За, тэгэхээр тэлэлтийн ажлын нийлбэр нь яах нь эзэлхүүнээр мөн тодорхойлогдож болдог байх нэ. За, дотоод энергийн нэгэн адил бол энтальпи үнэмлэхүүн хэмжээг бол тодорхойлох боломжгүй учраас түүний өөрчлөлтийг л тодорхойлдог байх нь. Тэгэхээр энэ химийн урвалыг термодинамик түвшинд судлахын тулд стандарт нөхцөл гэж гаргаж авч үздэг. За, тэр стандарт нөхцөл нь хэд гэдгийг гэхлээр 25 градус Цельсиус буюу 298 Кельвин 101,325 паскал дараалтанд байна гэж бол яг ийм утгыг авч үздэг байх нэ. За, стандарт нөхцөлд нэг моль тухайн химийн нэгжийн дан бодисуудаас үүсэх урвалын дулааныг үүсгийн стандарт энтальпи гэж нэрлэнэ. За, тэгээд дельта H үүсэх гэж тэмдэглэдэг. Тэгэхээр бид нар энийг үүсгийн энтальпи утгаа яаж олдгоо гэхлээр за стандарт энтальпиг нь тодорхойлох лавлах ус нэгтэнд өгөгдсөн байдаг. За, тэр өгөгдсөн лавлахаас хараад бид нар үүсгийн стандарт энтальпи өөрчлөлтөө тодорхойлно гэсэн үг байна. За, тэгэхээр нэг моль бодис хүчил төрөгчийн дотор бүрэн шатахад илрэх дулааны илэрлийг шатахын дулаан гэх ба за органик урвалын дулааны илэрлийг бол тооцоолоход хэрэгэлдэг байх нэ. Тэгэхээр мөн адил шатахын дулаан нь бас элемент нэгдэл болгон дээр тусдаа ингээд өгөгдсөн байдаг. За, жишээ нь ус төрөгчийн шатахын дулаан буюу дельта H шатах нь за 258.8 кJ хуваадаг нь моль гэсэн хэмжээтэй байх нэ. Тэгэхээр ингээд лавлах ус нэгтэй ашиглаад бид нар бол тооцооллыг хийнэ гэсэн үг байна. За, дулаан ялгаруулж явагддаг урвалыг бол аяндаа явагдах боломжтой гэж үздэг. За, тийм учраас дельта H нь тэгээс бага байдаг байх нь. Харин эндотермийн урвал нь бол аяндаа явагдах боломжгүй байдаг учраас дельта H нь тэгээс их байна гэж үздэг байх нь. За, тэгвэл энэ химийн урвалын дулааны илэрлэл нь эхний ба эцсийн төлөвөөсөө хамаарч байдаг. За, тэгэхээр термохимийн үндсэн хууль гэж байдаг. За, энэ нь юу юм бэ гэхлээр Гейсийн хууль нь нэг талаас термохимийн салбарт түүхийн хувьд л эрт нэгдсэн термохимийн 1-р хуулийг
өөртөө багтаасан. За нөгөө талаас термодинамикийн бусад бөмбөгзүүдэд буулган хэрэглэгддэг учраас одоо Gibbs-ийн чөлөөт энерги, дотоод энерги, энтропи эдэр зэрэгт хэрэглэгддэг учраас үнийг нь термохимийн үндсэн хууль гэж нэрлэдэг байх нэ. За тэгэхээр мөрдлөгөө 1. За мөрдлөгөө 1 дээр юу байдг вэ гэхээр химийн урвалын дулааны илэрлэл нь бүтээгдэхүүн бодисын үүсгийн стандарт энэ талбын нийлбэрээс их бодисын үүсгийн стандарт энэ талбын нийлбэрийг хасантай тэнцүү байдгаа гэж нэгдүгээр мөрдлөгөн дээр үздсэн байх нь. Тэгэхээр бид нар дулааны илэрлэлийг олохын тулд үүсгийн их бодисын үүсгийн энэ талбын нийлбэрээ олоод за бүтээгдэхүүн бодисын үүсгийн энэ талбын нийлбэрээс нь хасаад олдог байх нь. За тэгэхээр дельта H урвалын дулаанаа олохын тулд яах нь үүсгийн энэ талбын нийлбэрээс их бодисын энэ талбын нийлбэрээ хасаад урвалын дулааны илэрлэлийг бид нэр олж болох нэ. За тэгэхээр энд урвалын 3 урвалын бол ерөнхийдөө граф гаргаж байна. За энэ урвал дээр бол их бодисын хэмжээнүүд их байгаа. Бүтээгдэхүүн бодисын хэмжээ нь хэмжээний их бодис уралд орсон боловч ялгаж бүтээгдэхүүн бодис нь бага байгаа учраас дельта H нь хасах 2043.1 буюу за экзотермийн урвал уу эндотермийн урвал уу. Тэгэхээр энэ нь тгээс бага байгаа учраас экзотермийн урвал явж байна. За 2 дахь графикэн дээр болохоор эндотермийн урвал явж харагдж байна. За 3 дахь дээр хамгийн доороогоо графикэн дээр дельта H нь хасах ерөнхийдөө бол хасах утгатай байгаа учраас энд экзотермийн урвалууд явагдсан байна. Урвал явагдсан байна гэж үзэж болох юм байна. За бодлого 1. Тэгэхээр дараах урвалын дулааны илэрлэлийг их болон бүтээгдэхүүн бодисын үүсгийн стандарт энэ талбыг ашиглан тооцоолё гэнэ. За термохимийн тэгшлэлийг бичнэ гэж байна. Тэгэхээр бид нар үүсгийн энэ талбын стандарт утга нь олоо өгдсөн байна. За тэгэхээр энэ дээр бид нар харахаар дангаараа бичигдэж байгаа буюу за хоёртой бичигддэг хийнүүд N2, H2, O2. За дээр нь металл, дам металлууд. Эдгээр нь бол дандаа дельта H үүсгийн стандарт энэ талбай утга нь бол тэгтэй тэнцүү байдаг. За тэгэхээр бид нэр энэчнээс тэг гэд азот бол ус төрөгчийнхөө үүсгийн стандарт энэ талбыг тэг гэж үзэхлээр за урвалын дулааны илэрлэлийг тооцоолохдоо бүтээгдэхүүнээс их бодисоо хасна гэж байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүн нь хасах 46.2 учраас энээсээ тгийг хасна гэхлээр бол энэ бол яг хэвээрээ тий. За дельта H урвалын дулааны илэрлэл нь бол хасах 46.2 буюу энэ дээр экзотермийн урвал явагдсан байна гэж үзэх нэ. За бүгдээрээ бодлогоо дэвтэртээ бичээрэй. За дараа нь мөрдлөгөө 2 дээр юу гэж үзсэн байдаг вэ гэхлээр за химийн урвалын дулааны илэрлэл нь их бодисын шатахын стандарт энэ талбын нийлбэрээс за бүтээгдэхүүн бодисын стандарт энэ талбын нийлбэрийг хасантай тэнцүү байдгаа гэж үзсэн. За тэгэхээр мөрдлөгөө 1-ээс 1 дээрээ бол үүсгийн стандарт энэ талбыг олохын тулд бид нар бүтээгдэхүүнээс их бодисоо хасаадсан бол мөрдлөгөө 2 дээрээ за шатахын стандарт энэ талбыг ашиглаж байгаа тохиолдолд их бодисоос бүтээгдэхүүн бодисоо хаснаа гэсэн үг байна. Тэгэхээр яг шатахын стандарт энэ талбыг ашиглаж гэнэ үү, үүсгийн стандарт энэ талбыг ашиглаж гэнэ үү гэдгийг бид нар харах хэрэгтэй, ялгах хэрэгтэй байна. За тэгэхээр энэ бодлогон дээр бид нар урвалын дулааны илэрлэлийг бодохдоо шатахын стандарт энэ талбыг ашиглаад тооцоог хийнэ гэж байна. Тэгэхээр бид нар шатахын стандарт энэ талбыг нөгөөгдсөн. За тийм болохоор бүгдээрээ тооцоолоо хийх нь. За тэхийн тулд их бодисынхоо нийлбэрийг гаргах нь их бодисоос бүтээгдэхүүн бодисыг хасна гэсэн үг. Бид нар шатахын стандарт энэ талбыг ашиглаж байгаа тохиолдолд их бодисын нийлбэрээс бүтээгдэхүүн бодисын нийлбэрээ хасаад олно гэсэн үг байна. За тэгэхээр эхнээс нь бид нар их бодисынхоо за нийлбэрээ гаргах чинь. За тэгэхээр их бодисынхоо нийлбэр нь хасах 3553.4 гарч байна. Тэгэхээр энэ их бодисоос бүтээгдэхүүнээс хасна гэхлээр за C6H12-ийнхоо шатахын стандарт энэ талбай байгаа их бодисынхоо нийлбэрээс хасаад өгөө. За тэгэхээр энэ дэр дельта H урвалын дулааны илэрлэл нь
366.2 болж байна. За тэгэхээр энэ нь нэмэгтэй гарч байгаа учраас энэ урвал нь бол эндотермийн урвал байна гэсэн үг ханаа. За тэгэхээр бид нар ерөнхийдөө бол товчхондоо яг мөрдөлгөөнийхөө дагуу л явна гэсэн үг. Шатхын стандартын талбай ашиглаж гэнэ үү, үүсгийн стандарт энэ талбай ашиглаж гэнэ үү гэдгээ за сайн ялгах нь байна. За тэгээд ялгаад яг урвалын тэгштэглээ ихтэй бүтээгдэхүүнээсээ их бодсон хасгаа андуурч болохгүй гэдгээ өнөөдрийн хичээлээр ойлголоо. Тэгэхээр гол нь үүсгийн стандартын талбайг ашиглаж байвал бид нар бүтээгдэхүүнээсээ их бодсон хасч урвалын дулааны илэрлээ олно. Харин шатхын стандартын талбай утгаа ашиглаж байвал их бодисоо бүтээгдэхүүнээ хасаад урвалын дулааны илэрлийг олно гэдгээ мартахгүй ялхаа хүүхдүүдээ. За тэгээд оролцсонд баярлалаа хүүхдүүдээ.